За танай аймгийг зориод ирлээ те. Болцоонд явж байсан үү? Чихрийн тасаг руу наа. 1 2 3 Аагүй юм шиг. Яа, сайн байна уу? Сайн. Өдөө гарна гэдэг байсан. Тэгээ 9 төгсөө өдөө гарсан. Энэ жил ноолоороо хэдэд өгөө. Хөгжлийн индексээр бол 21 аймагаас 21-т яваад байгаа шүү дээ. Тий. За, ер нь яг одоо Зя. Микрофонавья. Оноо харуулаад явж байгаа машин том байна. Тийшээ чихрээ аваад очно. Зя, өлийн уруу зам шүү. Зя, сайн байна уу? Сайн байна. За, их чи алдар нэр хэний юм? Шатаг мөхцөцг. За, чихэр ид. Энэ чихрийг мэдхүү. Багтаа хийдтэй гэсэн үү? Идэн. Зарим нь гарагдаа, зарим нь хөд. За, хоёулаа тэгвэл хамтраад уншъя тий. За. Хөдөөнийх нэг хүмүүс оркууд гэл маш их ярьдаг. Энэ үг ер нь эмзэг тусдаг уу? Ер нь эмзэг штэ. Хөдөөнийх ингээ заавал юм мэдэхгүй, юу ч мэдэхгүй, юу ч чадахгүй, малнаасаа илүү гарахгүй хүмүүс байдаг гэж төвөх ойлгодог байхгүй. Би бол тэрэнд амар эмзэглэдэг юм. Яагаад гэвэл хөдөөнийх гэдэг чинь заавал юу ч мэдэхгүй харахгүй ус байдаггүй штэ. Малалдаг хүн гэдэг тэнэг хүн байдаггүй штэ. Харин ч болоосоо харин би бүх юма хойно өмнө мэддэг. Буруу зөвийг ойлгодог гэж боддог штэ. Төвөхийн чинь бол за одоо ингээ хөдөө гараад ирлээ. За нэг ямаа барьж аваа сая. Зарим нь чадах ч юм би, чадахгүй ч юм би. За зарим нэг малын цаагаар ороод эргүүлээд иргэн чадах ч юм би, чадахгүй ч юм би. За төвд ороод бид нар бол одоо ингээл янз бүрийн ажил, төвийнхний ажлыг хийнэ. Бид нар бол чадна. Ямар нэгэн аюугаар бид нар бол хийж чадна л гэж боддог. Тэгээд ингээл за одоо жишээлбэл нэг тийм чи одоо ингээл сошиал мошлоос хоол хөндий хөдөөнийх юу ч мэдэхгүй бүх юмнаас асуух. Бид нар тийм байхгүй. Бүгд төвийнхний юу хэрэгэлдэг, юу идэж уудаг бүгдийг мэднэ. Болцоонд явж байсан үү? Болцоонд явж байгаагүй шүү дээ. Зүг охтууд жин голцоо төвлөө хот хүлээгээд явцдаг юм тэгээд манай тэгвэл одоо хөвгүүд банднаар идэх шүү дээ. Тэгээд ансан ихнэлтэй бодоход байх та. Одоо хиттэй вэ? Би одоо 18-тай. Энэ жил тэгэхээр 12 дугаар ингээд төгссөн. Естэй ерхий шалгалт төгсөн гэсэн үг үү те? Естэй галтсан байсан бол энд есийн шалгалт өгөөгүй. Согоос 9 төгсөөс согоос эдгэстрээ галсан. Тэгээд мал явж байна. Хөдөө ер нь маллаад малчин болъё гэж шийдээд сургуулаасаа гарсан уу те? Тэ. Малаа мөлөө ин гэж сургуулаасаа гарсан да. Ер нь багасаа тийм өрөө төстэй шин дөө би. Нэг 2 дугаар ангид байхдаа бэл өдөө гарна гэдэг байсан. Тэгээ 9 төгсөө өдөө гарсан. Сайхан бэ. Гоё. Мөр уяад хэдэн жил болж юм? За 9 дугаар ангид төгсөөд аавыгаа дагаад мөр уйж байгаа дөө. Тэгээд ангуу аавыгаа дагаад авсан юм сараад чинь да. Мөрөөдөл нь одоо улсын алдар туяач болох. Тэ. Мөрөөдөл том мөрөөдөлтэй. Хотоос ч юм уу нэг охин өөрт чинь сайн болоод ирээд амьдрья гэх юм бол яах вэ? Тэгээд тэр үедээ шийдэх байх та. Яг хэлж мэдэхгүй зэн. Гэдэм болоо тэр үедээ шийдэх байх та. Амьдрьж болох болно болохгүй болох. Чинийхэр хайр гэж юу? Хайр гэж юу? Би нэгээс сэтгэлийг ойлгож би энэ хүндэтгэл байх та. Охтууд жин голцоо төвлөө хот хүлээгээд явцдаг юм тэгээд манай одоо хөвгүүд банднаар ирэх шүү дээ. одоо юу гэнэ? Хамгийн сүүлд өөртөө хизээ шинэ хувцас авсан бэ? Гэхдээ одоо бид нар ч одоо өөртөө шинэ хувцас хамгийн сүүлд авсан байх гэхэлэр ч одоо эхнэр одоо тэгэл тийм өмсөх ёстой юм одоо яаслаа гэж аваад ирдэг. Одоо тэрийг одоо яг хизээ яаж аваад ирсэн нь одоо би ч одоо мэдэхгүй
мэдэхгүй л шүү дээ тий. Яаж аваад ирсэн чи одоо тэгээ аваад ирцгээд одоо жишээ ч гэсэн одоо энэ ч гэсэн зогсгоцлоо ч гэсэн тийм үстэй. Жоод нэг бодуулах аваад ирсэн байгаа үстэй. Гормхон тэгээд авч өгөөл огшгоос одоо яг тийм одоо эзээ энэ дээр гэснээ одоо тийм тэгэхгүй юм биш үү. Ер нь нөгөө аав ээж нар хүүхдүүдтэй л ингээл мөнгөтэй болохоор шинэ хувцас сунаар эрэгтэй юм авч өгөөд өөрсдөө мартчих тийм шиг санагддаг. Танах хэдэн хүүхэдтэй айл вэ? Оо манай 2 хүүхэдтэй хүү ах 2-тай. Тэгээд охин манай одоо оюутан. Хүү манай одоо сая 9 дугаар анги төгссөн. Энэ жил ноолуураа хэдэд өгөө. Арис шир өнгөө дэж хог дээр хаягдаж байна. Ямар бодлого өгүүлэгдэж байна тийм ээ. Биднээс ч нөгөө мал хойгоо ингээ маллаад үдий зэрэгтэй өсгөөл ингээд ноолуурс юм ингээ борлуулахаар нэгсгийн хог дээр хаяад нэг жоол махын хямдхан аавна. Яг хямдхан яг биднээс нэгт жомлохгүй л да тэгээ өөхчл байгаа юм. Яг тэгээ айдлах. Гэхдээ хамаг түүхий цовдаа юм хаяад байна гэдэг чинь биднээс хохирлтаа харамсалтай байдаг байхгүй. Арис ширийн YouTube тайтан цовдаа 5 цол хайж байгаа. Цаг модул бид чи яах вэ? Өвстэй жийлээ авахаас эхлээл манай чи нөгөө хатан тэжээл байдаг газар авах нөхцөл байхгүй нэг ийм ургамлыг чинь хэдэн мал идэж байгаа. Тэгэнгүүт нөгөө өвстэй жийл цаг жоохон модон гут өвс хэрэгтэй болно, тэжээл хэрэгтэй болно. Авах гэхээр үнэн л дэшээ яваад байна. Цаг модох тусмал дэшээ яваад байна. Одоо нойдон төрөө жил гэхэд цаг их юм уу байсан. Нэг хэдэн малтай үлдэх гэж сандарсан шүү дээ. Тэгэл өглөө босоод бодлоо усны өн 1000-аар нэмэгдээ явчихна. Тэгэл хавар болоод ноолуурс самнал өгөхөөр өглөө өнөөдөр 150-аас ноолуур чинь маргааш 99 95 ч болчих юм уу. Бараг 5-аар унана. Тиймэрхүү ерөөсөө их хэцүү. Тэгээд төрөлдөөн байгаа мó төрөлдөл байгаа л да. Энд чинь төрөлд удирдах ёстой байх гэж би бодож байгаа. Нэрээ эн чинь чанартай түүхэд юм бол яг нэг тийм үнээр авъя гэсэн илэг юм байхаар юм шиг байна. Тэгэл биднээс чинь өдөөний биднээс яг юу болж байгаа. Тоглоом шиг болж байгаа юм. Change нэрээр өцөгдөр төд байсан ингээл өнөөдөр жижиг очих чинь одоо тэгцээ одоо дунцсан ингээл ингээд байдаг. Одоо тэгээд Яманыхаа ноолуураас хадгаламж хийж чадчихна гэж байна. Юу ч байхгүй шүү дээ. Өглөө усаад моциклаар малдаа явна. Тэгээ мотороосаж малаа услана. Тэгэхээр чин бензэ тэгэл ерөөсөө нэр ноолуурын ашиг бол ямар ч ашиг байдгүй шүү дээ. Яманыхаа ноолуурыг ингээд зарж гинэ. Борлуулж гинэ. За борлуул. За ингэвэл өөртөө ноолуурын цамц ч юм уу, ноолуурын мохоо оролт авч өмсөж гинэ. Үзээгүй шүү дээ. Тэрний дулаан байдгийг ч мэдгүй чанар сайн ямар ч мэдгүй шүү дээ. Хот орохоор дэлгүүр рүү норч үзээгүй юу? Яг дэлгүүртээ орно л да. Тэгээд гоё нөгөө ноолуурын цамц шиг янз бүрийн харагдсан л байдаг. Үнэн хэлүнтэй юм шиг харагдсан. Зүгээр жоохон хаяад би чинь жилдээ бараг жилдээ нэг хот ордог хүн шүү дээ. Тэгээд ноолуурынхаа мөнгөөр бол ер нь ингээд мал хувааслах зэн шатхуун зарцуулаад дуустдаг аа гэж юм. Тэгээ өвөл яг малынхаа тэжээл хувь яг ямар мөнгөөр аваад зээл үү? Зээлж аваад бол яг хэдэн мал зарна л да бас яаж хийж байгаа. Нөгөө өгшөөс хөвөрснийгаа зараад нэг 20-30 аньяма зарж болж 5-3 адуу зарна. Тэгэл тэрийг гороо нэг өвс гэлээрээс бенз ерөөс бидээс нэг яг өөрт нь алдаж байгаа юм байдгүй. Чихрийн дасаг руу наа. 1 2 3 агуулсан чичээ. Эно? Шууд ирэх гэж юм уу? Тийм. Та гараад ирэж тийх үү? 5 минут л болох юм. За баярлалаа. Таныг хүлээж бий. За гараад ирээ гэж байна. Тэгээд нэгэнт одоо Дундгов аймгийг зориод Баавгатай чихэр нэвтрүүлгийн бэлтгэхээр ирснийх аймгийнхан засаг дараагаас асуумаар байгаа асуултаас энд биччихсэн байгаа. Хэн байна уу? Яа, таашээс Хуучин чихэр юм уу гэж бодлоо шүү дээ. Татам юм шүү. За. Танай аймгийн дэлгүүрүүд цайны цагаар хаачдаг, амралтын өдрүүдэд амарчдаг юм байна. Ийм байхад хэзээ хөгжих вэ гэнэ, хөгжил ирэх вэ гэнэ. Одоо хөгжлийн индексээр бол 21 аймгаас 21-т яваад байгаа шүү дээ. Тий. За, ер нь яг одоо манай аймагт энэ үйлчилгээний газрууд их цөөхөн байна. За, тэгээд ер нь нөгөө одоо би байхгүй бол одоо өөр газар байхгүй гэдэг юм уу те монфолт маягтай
хандлага харагдаад байгаа. Тэгэхээр бид нар бол одоо энэ аж ахуйн нэгжүүд үйлчлэгээний газруудыг одоо нэмэгдүүлэх юм бодлогыг барьж байгаа. Ажлын хүчний одоо дутагдaltaй байдлаас үүдээд бас одоо тийм нөхцлүүд гардаг юм шиг байгаа. Тэгэхээр бидний зүгээс бол ерөөсөө ганц л одоо шаардлага тавина гэж байгаа. Дэлгүүр оршоо заажуулчны баз ажлын газруудаа аль болох л одоо онгой нээлттэй бай, ажил гэдэг одоо ийм шаардлагыг тавина. За хэрвээ одоо ингээд өглөө 7-оос орой одоо 11 хүртэл ажиллана гэжсэн одоо ийм шийдвэр гаргах юм бол тэр хугацаанд заавал ажлын шүүмдэг ийм шаардлага. Ажиллахгүй бол мэдээж одоо тэр дараагийн хүмүүст нь одоо тусгай зөвшөөрлөө өгдөг ч юм уу. Энэ цогтууруулах хундааны тусгай зөвшөөрлч бол өөрөө 250 одоо юунд 2500 хүнд томд одоо нэг гэдэг юм уу та байна гэжсэн одоо ийм тоотой байхгүй. Замаа засчихсан байгаа нь энэ үү? Улаанбаатар дундгой чиглэлийн энэ зам дээр хичнээн хүн насварсан бай та мэдгүй гинэ. Маш их зам бол амар шүү дээ. Амар уу. Хэл танхаад. Дэх нарийнх юм. Аймаг руугаа төхөөд ирэх тусмаа зайн бүр ингэж нарийсадах энэ хоёр талаас нь хий идчих тийм байл. За энэ зам бол ер нь одоо баригдаад ашиглалтанд ороод 10 гаруй жил болж байгаа. Тэгээд өвөл хүлээж авсан учраас ер нь бол шаардлага хангахгүй тийм зам баригдсан гэж байгаа. Тэрнээс хойш одоо ингээд жижиг сажгаар нөхөд яваад байдаг. За аймагуудад одоо нэг адзаа гэж байдаг. Манай аймаг л юм адзаа байхгүй. За тэгээд нэг энэ хувийн компаниар тендер зарлаад ашиглалтыг хариуцуулдаг байсан байлаа. Дунд хувьд одоо дундгой адзаа гэдэг компани байгуулъя. Төрийн өмчт одоо ийм компани байгуулъя гэдэг саналаа өгсөн. Компаниг байгуулагдаад хөлөө олох хүртэл нь Төв аймгийн одоо Төв адзаагаар хариуцуулъя гэж хариуцуулсан байгаа. Яг Улаанбаатараас наашаага 170 одоо километрээс наашаа одоо манай аймгийн зам эхэлж байгаа. Тэрнээс наашаа бол ер нь нөхцөн байгаа. Тэрнээс аймаг хүртэлхийг бол нөхсөн. Тэрнээс цаашаа Төв аймгийн зам бол одоо маш их эвдрэл гэмтэлтэй байгаа. Тэрийг хүмүүс бас дунд говийн зам гэдэг. За дэлгэр цогтын цаах нь нэг 8 км газар бол огт нөхөөгүй үлдсэн байгаа. За тэрийг яагаад нөхөөгүй гэхээр энэ жил бид нар улсын төсөвдөр бас мөнгө тавиулсан. Одоо манай аймгаас одоо сонгогдсон, говийн бүсээс сонгогдсон дэлгэр сайхан гишүүн одоо зам тээврийн сайд болсон байгаа. Бид нар бас асуудлуудаа тавьсан. Аймагтай хэр хаягдaltaй сайд байх юм бэ? Ямар ч байсан энэ улсын төсөвдөр бол нэг 38 км замыг бүрэн одоо засгаараар их засвар хийх мөнгө тавигдсан. 39 төрөм төгрөгөөр улсын төсвөөс санхүүжүүлээд одоо их засвар хийгдэх гэж байна. Малын улгаа ер нь хэр их байна? Манай энэ чирэг гэдэг гайгүй л шүү. Навид явал гайгүй. Мал улгаасан хүн ямар хариуцлага үлээд игдэг талаар мэдээлэл байна. За энэ орог шиг улгаасан явтал бас ингэ доолдсон шүү дээ. Яг ямар адаг бол. 6 сараас 5 жилийн ялтай. Тэгээд эсвэл өөр тийм болсон уу? 5 жилийн хугацаанд зөрчих хэргийг нь хязгаарлах гэдэг. Зөө. Тийм бодлоготой юм. Та малдаа ер нь дандаа мотоциклоор явдаг уу? Тийм мотоциклоор. Ахаа. Ер нь мөр хизэнээс мөн хавлж. За би ч ер нь хотод гэж гарч ирсэн дээ гарч ирсэн. Ер нь адуу мал гэж юм бол байх. За баяртай хань яваа. За баярлалаа ахаа. Баяртай. Хайцгаараа. Энэ бай. За жинхэнээсээ баяртай. Хөрөнгийн зах зээлдэх таны хөдөж TDB Securities